За юу цаана. За тэгэхээр техник шинжилгээгээр хэдүүлээ. За USD dominance, за биткойн бас ямар хуу явах нь вэ гэж таамаглая. За ямар ч гэсэн одоогоор энэ 7 өдрийн хугацаанд бол маш их мэдээлэлтэй 7 хоног байлаа. За мэдээж Trump ажлаа авлаа. За түүнтэй холбоотойгоор бас крипто зах зээлд нэлээдгүй бас өндөр хүлээлтүүд байсан. За тэгвэл бас нэг сайн зүйл ажиглагдаад байгаа нь. За хэдийгээр Trump яг ажлаа авсныхаа яг тангараг өрөх ёслол үеэр айхтар крипто толботой мэдээлэл хийгээгүй ч гэсэн за ханшийн хувьд бол ерөнхийдөө бол биткойн айхтар хүчтэй уналтын хөлбөмбөл бол харьцангуй орж ирсэнгүй. Харьцангуй бас биткойн бол энэ хавьдаа бол нэлээд тогтсон маягтай байна. За ерөнхийдөө бол ингээд энд нэг жижигхэн савлгаанууд бол орж ирсэн. За үүнээс гадна бол нэг айхтар юм бол болсонгүй гэж харж байна. Тэг ямар ч гэсэн биткойн хувьд бол үнэ хөвлөө ямар ч гэсэн байраад байж байна. Тэрнээс биш ерөнхийдөө sell news буюу хүмүүс за мэдээгээр нь зарах байсан бол нэлээд салимнуудын зарлалтын хөлөнд орж ирсэн бол за мэдээж ханш нэлээд хүчтэй уналтын хөлөнд орж ирэх байсан болов гэсэн гэж бодож байсан боловч за сарцсангуу гайг бас тогтоод одоо л хэсэг рейнж маягийн хөдөлгөөнд бол явж байна. За миний энэ 7 хагас таамаг бий байсан байхээр за эндээс ирэхэд бол дээш өсөлтийн хөдөлгөөн орж ирээд за энд цэвэрхэн бас гоё дээш систем магталтай батарейд ингээ үүсчихсэн. За ерөнхийдөө энийг эндээс тийш сэтрэх болов гэсэн мовчиг. За ерөнхийдөө дахиад доошоогоо шалыг 2-3-д шалгаж агаад за дээш сэтэрсэн. За гэхдээ энэ дэр бас ерөнхийдөө мэдээний сэтрэлт бол энэ дээр бол байсан. За ямар мэдээ гарсан бэ? За өчигдрийн нэг миний Twitter-ыг X-тэй шалгах юм бол за Америкийн сенатор бас ерөнхийдөө бол криптог нөөцийн санд авах тухай хуулийг батлахыг хүсэж байна гэсэн мэдээллийг бол зарласан. За түүнтэй холбоотой ерөнхийдөө яг мэдээний өсөлт бол эндээс шууд орж ирсэн. За тийм мэдээж мэдээний өсөлт нь 10 цагаас удахгүй мэдээ зарлана гэсэн. За түүнтэй холбоотой өссөн. За мэдээ зарлагдсан. За түүнээс яг мэдээний өсөлт нь бол ороод дууссан гэж харж байна. За одоо ерөнхийдөө бол том цагаар нь харвал за ямар ч байсан энэ том спорт зоноосоо хариулт аваад за энд нэг иймэрхүү паттернаас энийг ерөнхийдөө доов дэш шестерчих юм бол дэжгүй гэжсэн бол за ерөнхийдөө одоогийн байдлаар доов дэш шестрээд за энд л ерөнхийдөө ингээд дандаа higher high гэж явж байгаа шин тийм үү. За энд lower low за одоо магадгүй энд higher low за энд ингээд higher high тогтож байгаа юм болов. За тэгэхээр магадгүй эндээс доошоо ханш орж ирихгүйгээр дахиад дээшээ энд higher high хийх юм бол за үргэлжилсэн өсөлтийн хөдөлгөөн энд л ингээд орж ирэх боломжтой байна гэдгийг бол доовор бол ингээд харж болж байна. За одоо харин арилжааны боломжуудыг харвал за ингээд бол одоо ихний байдлаар хэдүүлээ сайн шинжилгээ хийхэд бол доо бол дээш стэрчгсэн. За тийм учраас мэдээж чиглэл бол дээшээгээ байх нэ гэж хаамгаалж байна. Миний хувьд бол за өөрөөр харж байгаа хүмүүс мэдээж байж магадгүй. Тэгэхээр бас өөрөөрхөн шинжилгээнд итгээд яваарай гэж бас байна. За одоогийн байдлаар бол за энд ерөөдөө түрүү тооны хугацаанд хүлээсэн. За энэ батарейг одоо цэвэрлэжээ. За энэ батарей нь нэлээд сунж байгаа дээшээ сэтэрсэн. За харин одоо стрээд юу болсон бэ гэхээр за гоё сэтэрсэн дээшээ гараад ирсэн. За энд ингээд доовод дахиад баг цагийн доовод бол дээшээ өвдчихсэн. Одоо түрүүнийхэн баг цагаар харах юм бол ингээд lower low хийж яагаад за энд lower low хийсэн. За энд lower high хийж яагаад энд шинээр higher high тогтож байгаа. За тэгмүүд энд lower low байсан юм чинь энд higher low болоод дахиад энд higher low үүсчин тийм үү. Тэгэхээр магадгүй энэ higher high дээшээгээ дахиад эвдсэн higher high хөдөлгөөн хийж магадгүй гэсэн бодолтой байгаа учраас одоо long арилжаа харж байгаа гэсэн үг. За нэгэнтээ гоё pullback-ийн хөдөлгөөнийг бол энд алдсан байлээ. За энд угсаа үүрийн 5 цагт одоо манжил суугааг бол эндээс орох юм хэцүү. Тэгэхээр миний хувьд одоо эндээс ерөнхийдөө бол long арилжааг за нэг иймэрхүү байдлаар харж байгаа гэсэн үг. За татаад харвал эндээс нэг иймэрхүү. За энэ бол дээшээ энэ таазыг бол энэ тренд лайныг бол дээшээ стрейт гараад ирчихсэн. За эндээс магадгүй жижигхэн гоё correction орж ирэх юм бол дээшээ long арилжаа орё гэсэн ийм бодолтой. За тэгэхээр энэ long арилжааны stop loss-ыг бол за харьцангуй бага тавиад за дээшээгээ бол TP open явна гэсэн үг. Ерхэд бол TP тавихгүйгээр явчихна гэсэн үг. За тэрний юу гэж нэхэвэр гэхээр за магадгүй яг энэний дагуу ханшийн хөдөлгөөн ороод ирлээ гэж бодох юм бол за эндээс арилжаа нээлээ шүү дээ тий. Одоо би нэг жижигхэн бас өөрийнхөө менеж хэрхэн хийдэг талаараа ярил. За ерхэд бол эндээс ингээд long арилжаа хийчлээ. За тэгээд ханш өсөөд
энэ паттернээ дэше сэтэрчих юм бол би орсон цэг дээрээ stop loss-ыг байршуулчихдаг гэсэн. Тэгэхээр ямар ч эрсдэлгүй буюу риск болчихно. За тэгэхээр илүү урт хугацаанд арилж байгаас ингээд бариад явах боломжийг бол бий болдог учраас тэгэхэд иймэрхүү байд зүйл үсэд паттерны сэтэрчих юм бол паттерны доороос long арилж анд ороод за тэгдэж сэтэрчих юм бол stop loss-аа шахаад явчихдаг гэж болж байна. За иймэрхүү байдлаараас алдагдлаас урьдчилан сэргийлэх боломжтой байдаг байна. За энийг бол ингээд хүлээж бай. За Ethereum-ийн хувьд бол ерөнхийдөө бол том цагаар бол ерөнхийдөө бол түрүүл хоногийн зураглал бол хэвээрээ байгаа. За том bullish pattern үүсгээрээ straight ерөнхийдөө огцом сэтгэлдүүлгээ орж ирээд 4000 түвшин рүү явчаад байдаг учраас за одоогийн байдлаар бол Ethereum дээр нэг том сэтгэлдүүлгээ ороод ирэх юм бол ойрын хугацаанд 4000 түвшин дээр хүрээд ирчээсэй гэсэн бодолтой л сууж байна да. За одоохондоо бол за нөгөө Трампын олдготлоо мэдээлэл нэлээдгүй ондөр савлгаанууд ороод ирсэн. Хашаал нэлээд дэшээ доошоо хөлгөнд орцсон маяг харж байна. За одоо энэ хувьд бол одоо яг шинжилгээ хийхэд бол нэлээд хэцүү болчих жоохоо. Яг гэвэл нөгөө мэдээгээр buy sell нэлээдгүй олон арилжаа хийсэн маань энэ түүхээс ингэ харагдаж шít. За тэр маань өөрөө бас нэг иймэрхүү паттерн өчөж магадгүй юм да. Энд нэг иймэрхүү өсөлтөө төлгөө, correction төлгөө. За магадгүй дахиад өсөлтөө төлгөө орж ирэх юм бол энэ том цагийнхаа bullish дээр дэшээс төрчих магадгүй гэсэн хүлээлт бол байна. За 15 минутын дээр бүр багасгаад харвал за энд нэг жижиг юм бас гой сэвэрхэн bullish дээр нүсэж штэ тэ. Шал. За магадгүй ингээд эндээс дэшээс төрчих юм бол энэ сэтгэлэн дээр нэнч хийж болж байна. За би бол энэ арилжааг болж хүлээх юм байна да. Ингээд мэдээж дэшээс төрчих юм бол stop loss-ыг дэшээ байршуулад дэшээгээ мэдээж стрүүлээ явуучих юм бол илүү нөгөө swing арилжаа хийх маягаар орно гэсэн үг. Эндээс дэшээ 4000 түвшинд ихний байдлаар бол харж байгаа. За тэгээд өчигдрийн дугаарыг бол үзэх юм бол за Томми бэлтгэсэн мэдэн дээр ярих юм бол за Трампын хувьд бол за Ethereum дээр бол нэлээд том системийг бий болгож магадгүй гэсэн нэг тиймэрхүү шуум яваад байгаа учраас за Ethereum дээрс нэлээд бас bullish байж магадгүй. За мөн Ethereum-тэй холбоотой Ethereum Web Services бол Trump өөрийнхөө бас нэр нэлээд хөдөлж авсан. Тиймэрхүү Ethereum дээр нэлээд төвтэй хүлээж санд яваад байгаа. Дүр зураг харагдаад байгаа учраас за магадгүй Ethereum дээр нэг том мэдээ зарлагдах юм бол хүчтэй өсөлтөөлөн орж магадгүй гэсэн юм бодолтой бол байгаа. За USDT dominance-ийн хувьд за 4 цагаар харуул эндээс доош стрэлтийн үнцүүлэн орж ирсэн бол correction үеийн орж ирээд одоо дахиад үнцүүлэн орж ирнэ гэсэн ерөөдөө хүлээлтийг бол тавиад л нэлээд удаж байна да. За тэгэхээр ямар ч байсан эхний байдлаар 4 цагаар нь харуул за доошоо энд бол тоо паттерн бол эвтчихсэн байгаа харж байна те. За тэгээд зөрүүд харах юм нэлээ их мэдээлэлтэй 7 хоног байсан учраас за энэ хэд бол энийг бол pullback хөдөлгөөн гэж бид хараад байгаа. Тэгэхээр pullback хөдөлгөөн ороод ирчихсэн учраас эндээс уналтын хөдөлгөөн орж ирэх болов гэсэн хит өдрийн төсөөлөл бол байна. За одоо ингээд баг цаг руу нараад тараа. За эндээс гоё доошоос цогцолтой паттерн үүсчихсэн боловч энэ маань доошоос тэрхгүй явсаар байгаад дээшээ нэг fake out баг цаг дээр fake out-ууд болж байгаа доошоос төлөвлөө орж ирсэн. За одоо харин ингээд харвал за нэг иймэрхүү байдлаар шахагдаад явсан юм байна да. За энийг одоо харж л байда ямарч дахиад дэшээс тэрэ дахиад эндээс хариулт аваад байвал эндээс та шунах магадaltaй гэж үзээд дэшээ тэр үед нь Bitcoin Ethereum хоёр дээр ямар шууд зураг үзүүлж байгаа тэр байдлаас харж байгаа бас long арилж нээж болохоор харагдчихэв. За бас өөрчлөлтөө нэг зах зээл дээр одоо нэг томоохон мэдээлэл алга. За ямар ч өчигдөр шөнийн байдлаар бол Bitcoin-ийн бас нэг нөөцийн санд авах тухай нэг гэрээлц шиг юм дээр бол хуулийн юу ч юм уу. За тэрийг бол нэлээд судалж байгаад илүү мэдээгээр оруулах бичгээр оруулах гэж бодож байна. Ямар ч Trump крипто талбартай ямар нэг юм дээр бол гар үсэг зурлаа гэдэг мэдээлэл өчигдөр шөнө бол гарсан байла. За түүнтэй холбоотой мэдээж ханшаа өсөлтийн хөдөлгөөн бол орж ирээгүй байгаа учраас за магадгүй тэр хууль нь хизэн сэрэгчгүй юуг авч хадгалах юм яа ямар чиг баримжаар явахын гэдэг нь илүү тодорхой болчих юм бол за мэдээж крипто дээр нэлээд нааштай мэдээ гарч магадгүй гэсэн үлдэлт байгаа учраас илүү long арилжааг хараад байгаа. Тэгээд одоо олон хүмүүсийн асуулт алтcoin хизээх вэ гэдэг асуулт маш их байгаа. Тэгээд тэрийг бол одоо хинч мэдэхгүй байна. Бүгд л хүлээж ийн. За бүгд хүлээхээс гадна зарим баг хүлээлттэй хоош тавиад энэ жилийн bull run бол ерөөдөө алтcoin гэдэг season явахгүй гэдэг бас хүлээлттэй багасгачихсан ч тохиолдлууд байх шиг байна. За миний хувьд ингээ харах юм бол
4 цагаар харуул. Гой буулж бүтэн байсан. Дээшээ сэтэрсэн. Энд ингээд дахиад хаяр хийцсэн. Байгаа учраас энийг ямар нэгэн байдлаар дээшээ сэтрээд альткойн нэхтэх болов гэсэн юм хүлээлт бол байна. За альткойны бас нэлээд нөө индекс дээр хахад Trump гэдэг coin бол альткойнуудын хувьд бол нэлээд том бүр тухайн маркетыг хөдөлгсөн өсөлтийн үлгэн бол оруулж ирсэн. За тийм учраас магадгүй бас альткойнууд руу бас одоо нөгөө таамаглах юм бол за иймэрхүү биткойноос гадна өөр койнууд руу хийгээд одоо хөрөнгөө нуулчлаа гэдэг мэдээлэл одоо маш их гарч байгаа шүү дээ. Trump-ийн койноор 600 шин сая биллионоор тодорлооч гэдэг юм дээ. Энэ мэдээлэл зах зээл рүү ингээд яваад байх тусам хүмүүс юу гэж бодох вэ гэхээр за мэдээж биткойноос гадна өөр жижигхэн койн авах юм бол за магадгүй тэд нэг өсөлтийн үлгэн орж ирэх юм бол мэдээж бас хөрөнгө оруулалтын нэлээд сайн өгөөжтэй байна гэдэг бодол орж ирэх үеэс хавуулаад за хүмүүс мэдээж биткойн тодорхой хэмжээнд зараад за эсвэл бэлэн байгаа USDT-гээ өөр койн руу хөрөнгө оруулалт гэж буюу худалдаж авах хөдөлгөөн орж ирэх юм бол за мэдээж хэдүүлгийн хүсэж байгаа альткойн гэдэг сизон маань энд эхэлнэ гэж хараад байгаа. За нөгөө бас өмнөх 2 7-ны өмнөх дугаар дээр яжсэн нөгөө график харах юм бол за тэнд олон улсын шинжээчнээс гарах зүйлтэй. За ерөөдөө бол CPI мэдээгээр бол за харсан жагаа за Трамптай холбоотой өсөлтийн үлгэмд орж ирнэ гэсэн. Трамптай холбоотой өсөлтийн үлгэмд ороод за түүний дараагаар за ерөөдөө FOMC буюу за FOMC-ийн мэдээнүүдийн ерөөдөө нөлөөллөөр бол хааш нэлээд тунж магадгүй гэсэн хүлээлт байгаа учраас за мэдээж одоо утахгүй бас гарах FOMC-ийн мэдээнүүд дээр хаавал зүгээр байх. Тэгээд за мэдээж futures арилжаанаар ашиг олох мэдээж ярихтай одоо энэ нэлээдгүй ингээд биткойн ашиг гарах юм бол ерөөдөө ингээд дээшээ энэ орны одоо ерөөдөө бол үзүүр яроолыг бол байрж авна гэдэг бол мэдээж хэцүү ямар ч тийм дүр зураг байхгүй те. Одоо энэ хаанаас нь ч long short нэгээд ах юм. Энэ бол нэг онох бол хэцүү. За мэдээж байгаад ашиг хийж явах байгаа өгөөсөхгүй. Гэхдээ ихэнх арилжаачид иймэрхүү ойлгомжгүй ашиг график дээр бол их юм алдаж байгаа учраас та бүхэн аль болох спотор хөдөлж аваарай те. За магадгүй энэ хөдөлж авах, энэ хөдөлж авах явах юм бол за дундаж хашиж байгаа одоо л ерөөдөө эндээс байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тийм учраас заавал futures арилжаа хийх гэдэг ахгүйгээр за спотороос хөдөлж авах юм бол нэлээд дэжгүй урт хугацаанд харж байгаатай ч өгөөжтэй байж магадгүй юм шиг гэж бодож байна да. За ингийн дугаар хахад биткойн ямар хөө дүр зураг үзүүлсэн бахыг харцгаая. Тэгээд дараа 7 хоногт энэ апдейтыг ямар хөө явсан байна вэ гэдэг үр дүнгээ хэдүүлээ шалгаад явчаа гэж бодож байна. За ингээд дараагийн дугаараар уулзлаа. Баярлалаа. Баяртай.